Шинжлэх ухаан таны мэдхүйн од мөндөр сувг үзэх сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Онцлог сэдв нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн АНТV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спорт хувцсыг Америкаас зураатай Заяа спорт хувцсны дэлгүүр Заяа спорт шоп маань хамтран ажиллаж байна. За студид маань газар зүй геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрхлэгч докторант Ган Зориг замун хөтлөгч Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За өнөөдрийн сэдэв бол хөрс бидний амьдралд. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Одоо зууны ихэнх сарын шиний 16-ны сайхан өдрүүд бас од мөндөр хариудад хөрс бидний амьдрал гэдэг сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад бас баярлж талархаж байна. Танаа хариудыг бас олон төрч одоо шинжлэх ухааны тань мэдхүйг одоо түгээж дэлгэрүүлж байгаа энэ хөв нэмэрт бас багхан ч гэсэн одоо мэдээлэл өгөх зорилгоор ирсэнтэй баяртайна. За баярлалаа. Хөрс бидний амьдралд надаас эдвээс ахуулаад айгүй мэдмээр ач холбогдолтой санагдлаа л да. Хөрс бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг? Ер нь хөрс гэж юу юм? За хөрс гэдэг зүйл бол өөрөө бүх амьдралын одоо уг сурвалж суур болдог гэж үздэг. Ер нь бол маш олон судлаач эрдэмтэд дэгж одоо судалсаар байгаа. За тэгэхээр хөрс гэдэг зүйл бол ерөнхийдөө зүгээр тодорхойлолтын нэр хэдний хэлэхэд бол хөрс гэдэг юу вэ гэвэл газрын гадаргын өнгөн хэсгийн үржилшин бүхий одоо тийм сэвсгэр ойролцоогоор 1 м орчим зузаан дунджаар тийм одоо зузаан үе давхрахыг бол хөрс гэж нэрлэдэг байгаа. Тэгээ хөрс гэдэг нь өөрөө бол яг бидний одоо энэ харж байгаагаар бол зүгээр нэг одоо нэг шороо гэж харддаг штэ. Тэгэхдээ энэ нь бол яг үндсэндээ бол тийм биш. Хөрс өөрөө дотроо бас тодорхой одоо бүрдхэн хэсэгтэй. Тухайлбал юу вэ гэвэл хөрсөн дотор агаар байж идэг, хөрсөн дотор ус байж идэг, хөрсөн дотор одоо органик байж идэг, хөрсөн дотор эрдэс хэсэг гэдэг нэг үндсэн дөрвөн хэсгээс хөрс бүрддэг тийм одоо онцлог ач холбогдолтой зүйл байна. Тэгэхээр хөрсний талаар ялангуяа одоо сүүлийн жилүүдэд манай одоо газар зүйн геологийн хүрээлэн хөрс судлалын салбар бол одоо багчууд одоо сурагчдаас ахуулаад одоо томоохон одоо судалгаа шинжилгээний байгууллага энэ чиглэл байгаль орчны чиглэлийн биш ч гэсэн энэ чиглэлээр үйлчилж явуулдаг байгууллагууд бол хөрс гэж юу вэ гэдэг талаар бас ойлголт өгөх талаар бас нэлээд ажиллаж байгаа. Ер нь бол хөрсөө танин мэдснээр бид одоо бусад одоо байгалийн бүрэлдэхүүн хүсүүдийг ойлгох тэр үндсөөр нь болдог гэж ойлгож байна. Хөрс гэдэг зүйл бол одоо хамгийн одоо өндөр настай олон жилийн өмнө үүссэн хөрс нь бол ойролцоогоор 3.2-оос 4.2 тэрбум жилийн настай тийм насжилттай хөрс байх жишээ. Тэгэхээр дэлхийн анх үүсгээс ахуулаад хөрс одоо үүсэх үйл явцал одоо бий болчихсон гэж ойлгож байна. Ер нь бол байгаль дээр 1 см зузаан хөрс үүсэж бий болоход дунджаар нэг 500-аас нэг одоо 1000 жил одоо шаарддаг гэж үздэг. Тэгэхээр өөрөө энэ хөрс үүсэх үйл явц нь маш удаан жилийн цаг хугацаанд бий болдог. Тэгээд энэ өөрөө маш одоо онц ач холбогдолтой бидний амьдрал одоо ингэж амьдраад явахад үндсэн суурь одоо эрүүл аюулгүй амьдрах тэр нөхцөлийг дангах эрүүл аюулгүй хөрс бий болоход 500-аас 1000 жил шаарддаг гэж ойлгож байна. За яг нөгөө судлаач биш те хөрсний мэрэгчлэлтэн биш хүний нүдээр бодлоор бодоход бол ингэж бодогддог л да хөдөө орон нутагт хүмүүс ингэж хотод суурьшгаа болоод хөдөө орон нутаг руу шилжиж амьдрахтаа ч юм уу хөрс сайтай газрыг сонгоно гэл ингээл яригддаг. Тэгэл хөрсний бохирдол гэдэг сэдв бас нэг л айцтай сэдв байдаг. За энэ хөрсний бохирдол гэдэг нь яг юу юм? За тэгэхээр энэ бол одоо хүн төрлөختөн хотжилт бий болсон цагаас ахвал энэ хөрсний бохирдол, хөрсний эвдрэлд оройтол ер нь л бохирдол гэлтгүү хөрсний эвдрэлд оройтол гэдэг зүйл бол эвдрэл нь ч байна, бохирдол нь байна. Энэ бол зөвхөн явдаг зүйл. Тэгэхээр анх хүн төрлөختөн хөрс ашиглаж одоо үжил шим бүхий одоо хөршийг ашиглаж эхэлсэн тэр цаг хугацаанаас хойш ялангуяа одоо юу гэдэг нь Месопотамийн хөндөй гэдэг ч юм уу те нийлмэрний хөндөй гэдэг маш олон жилийн өмнөөс одоо үржилшин хөрсийг ашиглаж эхэлсэн тэр цаг хугацаанаас бол хөрсний энэ эвдрэл оройтлын асуудал яригч эхэлсэн байна. Тэгэхээр та бүхэн мэднэ шүү дээ одоо дэлхийн томоохон хотууд ялангуяа одоо эртний сууршил бүхий хотууд бол дандаа л одоо гол мөрний орчмын үржилшин бүхий одоо хөрс бүхий орчинд одоо байршсан байгаа шүү дээ. Тухайлбал одоо нийл мөрний соёл гэдэг бол
манай толлын өмнөх одоо хэдэн мянган жилийн өмнөх те Месопотам гэдэг ч юм уу те одоо Иран, Иракийн баруун өмнөд одоо Азийн соёл бол маш олон жилийн өмнө одоо ихсэн. Тэгэхээр энэ цаг хугацаанаас эхлээд хөрсний одоо бохирдлын дөрөтлөлийн асуудал ирж гисэн. За яг одоо өөрсдийнхөө одоо жишээнд өөртүүлээд ярихад бол одоо манай одоо Улаанбаатар хотын асуудал шүү дээ. Одоо жил болгон бид нар Улаанбаатар хотын хөрсний бохирдлын асуудалтай хөрсний нэгэн бохирдлын асуудал гэж ярьдаг. Тэгэхээр хөдөө эсрэгээр ямар байдаг вэ? Одоо ингээ эрүүл хөрс ямар байдаг те? Одоо очиод бид нар тэнд очиод майхан сав бариад одоо тэнд одоо янз бүрийн одоо зүйлэг ногоонд сайхан ингээд аялж амарч зүүлждэг шүү дээ. Тэгэхэд энэ хоёрын хооронд бол асар их ялгаа байхгүй. Хүн одоо тэр хөрсийг маш удаан хугацаанд ямар нэгэн одоо зүй зохисгүй ашигласнаар хөрс ямар одоо боройдч эвдэрч бий болох вэ гэдгийг бол Улаанбаатарын хөрс одоо эсвэл Төв суурин газрын хөрс л харуулж байгаа. А эсвэргээрээ хүний ямар нэгэн нөлөө байхгүй байгаа хөрс нь ямар байх вэ гэдгийг манай хөдөө орон нутгийн хөрс ингээд сайхан харуулж байгаа. Тэгэхээр энийг бас ингээд зүй зохистой ашиглаж байгаа маш олон улс орнууд байна л да. Тухайлбал одоо өндөр хөгжсөн улсууд хөрсөө маш одоо сайн зүй зохистой ашигласнаар хот орчинд нь ч гэсэн одоо амарч зугаалаад явах боломжийг олгодог шүү дээ. Тэгэхээр ялангуяа одоо Канадын ч юм уу Америкийн томоохон хотуудад бол хөрсний бохирдлын асуудал бол харьцангуй бага байдаг ч юм те. Тэгэхээр тийм одоо ялгаатай байдлыг бий болгож байгаа маа гэж бодлоо. Танай зүгээс нэг юм хийсэн судалгаа ч юм уу одоо Монгол орны одоо нийт газар нутгийн одоо тэр хэсгүүд бол одоо үржил шин сайтай өөрсдөө газар юм аач гэдэг юм. Одоо ийм тодорхойлсон ч юм уу эсвэл өөр судалгаа юу вэ? За. Тэгэхээр хөрсний үржил шим гээд ярихад бол ер нь дэлхийн нийтээр ингэж авч үзэх юм бол бид жирээсээ дэлхийн нийт үржил шим бүхий газар нутгийн 38% нь ашигладаг. 38%-д нь бид нар одоо дэлхийн хэмжээнд нийт одоо үр тарианы бүтээгдэхүүний одоо тариалж одоо бид нар өөрсдөө хүнсийг хангадаг. Тэгэхээр хөрс гэдэг одоо энэ экосистемийн нэг хэсэг төр бол нэг хэсгээс бол бид нар хүнснийхээ дэлхийн нийт одоо энэ 9 тэрбум орчим хүн бол хүнснийхээ 95-аас 98% одоо энэ хөрснөөс авч идэг. Тэгэхээр хөрс гэдэг зүйл бол өөрөө хэрвээ байхгүй бол бид нар одоо хүнстэй жилийн гачигдалд утгаталд орох тийм нэг одоо үндсэн одоо их сурвалж нь юм байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол иргэдээ энэ үржилжин бүхий сайн одоо үржилжинтэй хөрс нь хаана байна вэ гэх юм бол одоо манай газар тариалангийн одоо бүтээгдэхүүн авч байгаа энэ гол бүс нутаг байгаа шүү дээ. Одоо Булган, одоо Сэлэн, Төв, Хинти гэсэн одоо энэ одоо бүс нутгуудаас одоо гол одоо хүнснийхээ бүтээгдэхүүний одоо 90% одоо хангаж байгаа. А энэ хэсэгт бол одоо илүү үржилжин бүхий хөрс тархсан байна гэж ойлгож байна. За яг үржил шим гэж авч үзээд бас өөрөө бас энэ эрдэс тэжээлэг одоо эрдэслэх хөрс гэдэг асуудлаас иргэнэ л да. Одоо юу гэх юм зөвхөн үржил шимний асуудлаас гадна бас одоо ялангуяа одоо говийн бүс нутагт тухайлбал одоо ховдын одоо буян цум те ховдын ховд цум ховдын болгон цумд бол маш их хэмжээний тариалт хийдэг шүү дээ. Тэгээ энэ хэсэгт бол бас одоо манай газар тариалангийн одоо гол одоо үржил шим бүхий хөрс бас тархсан гэж ойлгож байна. Одоо ингээд нөгөө хөрс үржил шимтэй байх үзүүлэлтүүдийг ийм үзүүлэлтүүдээр тодорхойлно ч гэдэг юм уу? Тийм байл гохоо. Одоо хөрс гэдэг зүйл бол ерөнхийдөө хийм болон физик шин чанар хоёр одоо үндсэн тийм хоёр шин чанараар нь хөрсний одоо үндсэн тэр өөрийн шин чанар хилтгэж идэг. Ялангуяа одоо хийм шин чанарын хувьд гэх юм бол хөрсний ялзамгийн агуулмж те хөрсний одоо азот, фосфор, калий агуулмж гэдэг эдгээр элемент нь бол тухайн ургамлыг хөрсөнд өөрөө байгаад тухайн ургамлыг ургуулах тийм чадамжийг одоо илтгэдэг гэж ойлгож байна. Одоо тухайн сая миний хэлдэг одоо азот, фосфор, калий тэгээд ялзамгийн одоо бодисын хангамж өндөр байх юм бол тэр хэмжээгээр тэр хөрсөнд ямар нэгэн байдлаар юм тарихад маш одоо өндөр ургац авна гэж ойлгож байна. Мөн одоо хөрсний одоо физик шин чанарын ялангуяа одоо хөрсний бүтэц механик одоо хэсэг нь бол тэр тухайн хөрсөнд ус чигийг
ямар хэмжээтэй авах уу, ямар хэмжээтэй тогтоом барих уу, ямар хэмжээтэй урамлалтай хүрээлтэд би орчныг бий болгох уу гэдэг одоо зохимжтой байдлыг бий болгодог учраас хөрсний энэ физик механик, химийн шин чанар гэдэг нь бол тухайн ургамлыг, тухайн одоо таримтлыг ургуулгад маш одоо чухал үүрэгтэй тийм үндсэн одоо үзүүлэлтүүд гэж ойлгочлоо тийм. Тэгэхээр энэ бол манай Монгол орны хувьд бол ялангуяа сүүлийн жилүүд эвдэл доройдлын асуудлыг эргэж байгаа зөвхөн одоо хүнстэй холбоотой биш, бидний одоо ашиглалтай холбоотой асуудал энэ л одоо тухайлбал бэлчээрийн газартай холбоотой асуудал бол манай Монгол орны нийт одоо нутаг дэвсгэрийн одоо 80-90% нь бол бэлчээр байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой бол бас одоо бэлчээрийн доройтлолтой холбоотой асуудал сүүлийн жилүүд хэрэгж байна. Мөн одоо тариалангийн одоо энэ талбай одоо хөрсний доройтлын асуудал бол бас тодорхой хэмжээнд одоо анхаарч үзэх одоо хэмжээнд хүрсэн гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө нэг бэлчээрийн даац хэтрэх тэгээд тэрнээс үүдэлтэй нэг юм илэгдэл үүсэж байгаа шүү дээ. Тэр ч гэсэн хөрсний чанарт нөлөөлөд байна гэсэн үг үү? Тэгэлгүй яг хуу одоо бэлчээр ер нь бол тэгэл тухайн хөрс байгалаараа одоо байгаад эсвэл хүн мал амтан машин техникт ямар нэгэн мэдлэр тодорхой давтамжтай нөлөөлөх нь өөрөө хөрсний одоо шин чанарыг бас тодорхой хэмжээнд халдралд оруулахад нөлөөлж идэг. Тухайлбал бид нэр одоо сүүлийн одоо 2010 оноос хойш бол хөрсний нүүрс төрөгчийн чиглэл дээр бас их судалгаа шинжилгээний ажил хийж байна л да. Хөрсний нүүрс төрөгч өөрөө ямар ач холбогдолтой гэж үзэх юм бол сүүлийн жилүүдэд одоо хүний нөлөөгөөр энэ уур амьсгалд үзүүлж байгаа нөлөөлөл сүүлийн хагас 100 жилд илүү их одоо эрчимтэй бий болсон. Энэ нь бол ямар учиртай вэ гэвэл хүнд аж үйлдвэр түүнээс улбаатай эсвэл энэ хөдөө аж ахуйн одоо эрчимтэй хөгжилтэй холбоотой маш их хэмжээний одоо нүүрс төрөгчийн давхар эсэл агаарт одоо гарснаас хүлэмжийн асуудал эргэж эхэлж байгаа. Тэгэхээр тэр одоо асуудал бий болсноос хойш одоо уур амьсгалын өөрчлөлт бол маш хүчтэй эргэж эхэлж байгаа. Одоо ялангуяа 1990 2000 оноос хойш бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол дэлхийн маш олон улсад нөлөөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй одоо хур борооны эрчимжил температурын одоо хэд өсөлт гэдэг ч юм ийм асуудлууд маш хүчтэй эргэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ асуудалд нөлөөлж байгаа нэг гол хүчин зүйл нь бол энэ хөрсний нүүрс төрөгчийн асуудал. Тэгэхээр одоо эрдэмтэд судалснаар бол яг хөрсөнд ямар хэмжээний нүүрс төрөгч байна вэ гэдэг үзэхэд бол одоо агаарт байгаа нүүрс төрөгч болон одоо дэлхийн одоо ургамал амтан зэрэг одоо бүх биомассаас хөрсөн дагуулж байгаа нүүрс төрөгч чинь даруй их хэмжээтэй байна гэж тогтоогдсон байна. Хэрвээ бид нэр энэ хөрсөн дагуулж байгаа нүүрс төрөгчийг агаар талтах юм бол уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гэдэг зүйл одоогоос хэд дахин илүү тийм хурдцтай эсвэл харан аюулын одоо төвшөнд хүрэх байхгүй. Тэгэхээр бид нар одоо юу гэх юм Монгол улс бол дэлхийн нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор одоо 1.5 сая километр квадраттай газар нутагтай. Тэгээд манай Монгол улс бол дэлхийн нийт нүүрс төрөгчийн хөрсөн дагуулж байгаа нийт нүүрс төрөгчийн нөөцийн ойролцоогоор бас 1% агуулж байгаа. Тэгэхээр одоо энэ уулуурхаан хэд их ашиглалт болон одоо бэлчээрийн одоо энэ зүй зохисгүй ашиглалт энэ тариалгын газрын одоо бас ямар нэгэн менежмент ашиглалт нь энэ хөрсний үржилшим нүүрс төрөгчийн алдралыг бас хэд их хэмжээнд хүргэх тийм эрсдлийг бий болгож байгаа. Энэ бол зөвхөн Монгол улсын хэмжээнд биш дэлхийн нийтийн хэмжээний бол асуудал болоод байгаа байхгүй. Одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Канадад маш том хэмжээний түүмэр болж байна те. Энэ жил бол Оросын албаны улсад харьцангуй бага одоо түүмэр боллоо. Энэ бол зөвхөн дээд хэсгийн биомасс шатж байгаа зүйл биш. Энэ бол доод хэсгийн одоо тэр хөрсний маш их хэмжээний нүүрс төрөгчийг бас хагаад алдаж байгаа тийм эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр би түрүүн хэлсэн тэр нүүрс төрөгч гэдэг зүйл бол гадна байгаа дэлхийн гадарга дээр байгаа тэр одоо ургамал амтны болон агаарт байгаа биомассаас юу нүүрс төрөгчөөс их хэмжээний одоо нүүрс төрөгч бол энэ хөрсөн дагуулж байна. Тэгэхээр тэр их хэмжээний нүүрс төрөгчийг давхар бас ингээ алдаад байгаа.
урамсгалын өөрчлөлт гэдэг асуудлыг л одоо хөрсөж байгаа нэг зүйл болж байна л да. За хоёул эхний хамтран ажиллагчаа дуртай тавьрыг. За маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас өрөөтэй Заяа спорт шоп маань хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр Заяа спорт шопын маань одоо хүмүүс бүр андахгүй мэддэг болсон. Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland гэж одоо бидний мэдих одоо хамгийн одоо North Face бүх брэндүүдийг хамгийн гол нь бүгдийг Америкаас оруулж ирдэг. За үүний үед маш боломжтой сонголт сайтаагаар оруулж ирдгээрээ Заяа спорт шоп маань одоо бидэнд хэдийний танил болсон. За дэлхийн шилдэг өдөр тутмын гутал хувцас болон одоо спортын бараа хувцас хэрэглэлүүдийг хямд үнээр санал болгоно. За бүх бараагаа Америкаас Англиас авчирдаг учраас бас одоо баталгаа оригинал байдал дээр нь эргэлзэх юм байхгүй. Хаягийн хувьд бол Нотел зочид буудлын зүүн урд Монгол Улсын их сургуулийн 4-р байр руу яг эргээд зам дагуу Заяа спорт шоп гэд бичсэн дэлгүүр нь байгаа. За хаяг Facebook хаяг нь бол Заяа спорт шоп гэд хайхад гараад ирнэ. 88 тэгтэг 91 92 утасны дугаараар л авалж болно. За ер нь бол өөрийгөө сайхан би нэг тэдэрс мөрөмсдөг ингэдэг гэж хэлж хагаад Заяагаараа хөргүүлээд авчгаар айгүй амар гэдэг юм аа. Нөгөө спортын нэвтрүүлгийн хөтлөгч Заяагийн дэлгүүр шүү дээ. Бацаа одоо спортын хөлбөмбөгийн хөтлөгчтэй. Тийм мандаг мэдлэгтэй. Тийм. Мэд бас дэлгүүр нь бас хотын төвд бас очиход бас ойрхон тий. Тийм шүү дээ. Хүнсний дүрийн уртал Нотел зочдлын яг оноо. Одоо уул зүрийн одоо зүүн талд байр л та тий. Тийм яг оноо. Эдний дэлгүүрч бас ороод үзэхээр бас хувцс хэрэглээс гаднаас их юм бий дотор нь манайха ороод гараарай үйлчлүүлж исэн хүн байсан бэ шүү. Тийм байхгүй юу. За дэмжиж ажилдаг Заяа спорт шопынханд баярлаа. За сая нэг ингээд алдагдаад байна гэдэг бас харамсалтай л сонсогч байна л да. Бид нар одоо бүх үйлдэлээрээ л нөгөө дэлхийн дулаан арал юм уур амьсгалын өөрчлөлтөөс л жоохон ангид жоохон холуур жоохон удаасгсан маягтай жоохон ухамсарт үйлдэлтэй л байхыг хичээж ер нь амьдарч байгаа тий. Тэгэхээр одоо энэ бидний энэ хүний буруутай үйлдэлээс болоод байгаа энэ хөрсний бохирдол буцаагаад одоо бохирдлын нэрэл л да тий. Бохирдол нь одоо буцаагаад тэдний урах хугацааны дараа сэргээгдэн ч гэдэг юм уу тийм юм байт юм болов. Улаанбаатар хотын төвшөнд бол ингээл хөрсний бохирдол амар их шүү дээ тий. Тэгэхээр энэ бохирдлын асуудал одоо тэгэл хоёлаа ингээд өнөөдрийн гол ярианы сэдэв болоод байгаа шин. Ер нь бол бохирдол гэдэг зүйлийг хэн бий болгож ийнэ гэвэл хүн л бий болгож. Тэгэхээр бид өөрсдөө энэ бохирдлыг бий болгохгүй бол бохирдол гэсэн асуудлыг өөр одоо юу гэх юм те ургамал ч юм уу амтан ч юм уу бий болгодог. Тэр хүнтэй холбоотой бохирдлын асуудал хэрэгжиж байгаа учраас ялангуяа одоо хот суран газар амьдарч байгаа иргэд одоо оршин суугч нь хог хаягдлаа хаяхгүй байх, ил задгаа бийцэхгүй байх. Тэгээ юу гэдэг одоо аль болох одоо нэг удаагийн хэрэглэнээс татгалзах байдаг ч юм уу нэг өдөр тутмын одоо үйл ажиллагаанд хөвшүүлсэн байхад бохирдол гэдэг ялангуяа хүнээс гарч байгаа бидний ашиглалтаас бий болж байгаа тэр хаягдл бий болгох юм бол бохирдол тэр хэмжээгээр багасгал юм. Бидний дээрээс зөв амьдралын хөвшил болвол бохирдлыг бидний эрүүл цэвэр орчныг л бий болгох гэж болгож байна. Тэгэхээр Улаанбаатарын хотын хувьд бол одоо бид нар хөрсний бохирдлын асуудлыг бол 1980 оноос одоо манайга шинжилгээ ухааны академийн газар зүй хүрээлэн гэж байхаас бохирдлын асуудлыг судалж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд бол 2010 оноос хойш бол бохирдлыг бол бас нэлээд нарийн хөрсний нэнгийн болон хөрсний хүн металлын бохирдлыг судалж эхэлсэн байна. Тэгэхээр яг хуу манай Улаанбаатар хотын хувьд бол манай Монгол улсын хувьд бол өөрөө нэг хүнд аж үйлдвэр хөгжсөн улс биш. Одоо юу гэх юм манай хоёр хөрш бол одоо юу гэх хойдлын Оросын холбооны улс бол одоо нефт химийн аж үйлдвэр маш өндөр түвшинд хөгжсөн тийм маш одоо том хэмжээний одоо хүнд аж үйлдвэрийн одоо бүстэй гэдэг ч юм уу тийм. Тэнд бол бохирдлын асуудал бол маш том одоо талбай яригддаг. Хэд бүгд хятад улс улсын ч гэсэн ялгаагүй одоо маш том хэмжээний одоо аж үйлдвэрүүд хөгжсөн тэрнтэй холбоотой маш одоо том одоо талбай бохирдлын асуудлууд иргэдэг. Азуулж манад одоо яг тийм томоохон аж үйлдвэр байхгүй. Гэхдээ бас одоо цөөн гэдэг одоо үйлдвэрүүд байна л да. Тухайлбал одоо бидний сайн мэдих одоо үйлдвэр орчмын бүс ялангуяа одоо хэрэгэ цэвэрлэх байгууллагч гэдэг ч юм тийм. За тэгээд хотын одоо хотыг тойрсон одоо нэг нийлээд гисэн хэсэг одоо нэг боловсруулах үйлдвэрүүд материал их боловсруулах үйлдвэр хаягдл боловсруулах тийм үйлдвэрүүд байгаа. Тэдэнтэй холбоотой эсвэл одоо
томоохон одоо зах үйлчлэгийн төвтэй холбоотой нэг тийм бага хэмжээний талбайн бохирдлын асуудал байна. Тэр нь ямар бохирдол байвал хүн металлын бохирдол. Тэгэхээр энэ бохирдол яаж сэргэх вэ гэдэг асуудал та сая хэллээ шүү дээ. Сэргэхгүй удаан хугацаанд би байж ах уу, нэг хүн ямар хугацаанд нөхөн сэргээвэл яах вэ? Тэгэхээр энэ бол өөрөө маш төвөгтэй одоо нөхөн сэргээлтийн хувьд маш төвөгтэй асуудал. Ялангуяа одоо хөрсний хүн металлын бохирдлыг. Яг манай хүрээлэн манай салбарын хувьд бол хөрсний одоо энэ хүн металлын бохирдлыг яаж бууруулах вэ гэдэг тийм туршил судалгааг бол бас нэлээд олон газар үзэж байна л да. Тэгэхээр энэ ер нь бол тодорхой ихний үр дүнгээс нөхцөлт бол тодорхой одоо ургамлууд бол энэ хөрсний хүн металлын бохирдлын гэж өөртөө шингээж авч болд юм байна гэсэн тийм. Одоо туршил судалгааны дүнгууд гарч байгаа. Тэгэхээр ер нь бол анхны дүнгээр бол 15-аас 40%-аар хөрсний 1 жилийн хугацаанд бол тухайн одоо ургамлууд нь тухайн хөрснөөс хөрсний одоо тодорхой элементүүдийг 15-аас 40%-аар одоо бууруулж байгаа тийм. Сайн одоо дүн гарсан. Тэр ер нь бол бид нар бол цаашдаа бол хөрсний бохирдлыг бууруулах тийм өөр арга гаргах зүйл бол Монгол орны хөрсөнд турших тийм бүрэн болцоотой. Энэ одоо сая минь нэгсэн арга гаргах зүйл бол олон нийтэд одоо хүрэх тал дээр бас ажиллаж байгаа гэж болгож байна. Тэгэхээр өөр бас нэг бохирдлын асуудал бас би энэ үед бол одоо нингийн бохирдлын асуудал одоо бид нар ч одоо нөхөн жорлон гэл одоо байнга ирдэг штэ тий. Нөхөн жорлонгоос үүдэлтэй одоо бохирдлын асуудал бас нэлээд одоо өндөр түвшинд бий болцсон. Тэгэхээр энийг бол нөхөн сэргийх арга гаргачлал нь бол харьцангуй хэлбэр. Гэхдээ одоогийн байгаа тэр бохирдлын түвшин нь бол бас нэлээд өндөр түвшинд байгаа гэж болгож байна. Одоо нөхөн жорлон нийслэлийн хэмжээнд бол манай хүрээлэн болон манай газар зүйн эхлэн хүрээлэн нийслэлийн захирагчийн ажлын алба Greenland Friendly гэдэг компани хамтраад 2021 онд бол Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн тонны нөхөн жорлон байна вэ гэдээ хаалт үзэхэд бол нийтдээ нэг 144,900 орчим нөхөн жорлон байна гэдэг. Тэгэхээр тэр нөхөн жорлон чинь хэдий энэ жилж гаргасан байж болно 10 жилийн өмнө 20 жилийн өмнө гаргасан байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээний одоо бохирдол байна. Тэр доор ингээд тэр удаан байсан байна. Удаан байгаад хадгалагдаж байна. Тэгэхээр тэр чинь өөрөө ямар хэмжээний бохирдлыг үүсгэж байгааг бол бас их сонирхолтой. Тэгэхээр ойролцоогоор нэг айлын нөхөн жорлон нэг 3-аас 4 метр одоо гүнд байлаа гэж бодъё л да. Тэгээ бид нар бас нэлээд олон 4-5 газар ингээд үзэхэд энэ бохирдлын гүний тархалт нь ямар байна гэж үзэхэд 7 метр, 8 метр хүртэл гүнд ингээд доош ингээд нөгөө бохирын одоо бохир тархачихсан. Тэр нян тархаад байна гэсэн. Нян тархсан гэсэн. Тэгэхээр нян гэдэг нь ямар нэгэн бай бол одоо гинцний янз бүрийн талдар төвчин үүсгдэг тийм нян бактериуд хилж байгаа. Тэгэхээр тэр нь хэрвээ тэргээр бохирдсон хөрсөөр тэргээр бохирдсон усыг шууд ус байдлаар бид нэр хүртэх юм бол одоо янз бүрийн гинцний халдвар төвчин, янз бүрийн одоо халдварч шар өвчин байдаг шүү дээ. Бид нэр одоо хавар болохоор одоо шар өвчнийг асуудал маш их тархдаг. Одоо халдвар өвчин хүүхдийн шалтгаангүйгээр гиц мэц өвддөг, гүйлгдэг асуудал их гардаг шүү дээ. Тэр үлрээсээ л бохирдсон хөрс орчинтой л холбоотой. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд хэлтгүй ер нь бол томоохон аймаг сумын хувьд бол энэ хөрсний бохирдлын асуудал бол нингийн бохирдлын асуудал бол нэг одоо анхаарч хөөцөх хэмжээнд хүрсэн гэж ойлгож байна. Тийм бай тээ. Надад нэг их хэмжээний бороо ус орохоор ингээл хамаг хог новшин бүх юмтайгаа урсаж орж ирээл зунжангаа тэгэл тэрэндээ ингээл яадаг штэ. Тэр одоо тэгэл хамаг нян бактери л дамжаал одоо бий болцсон байна. Тэгээ бас саяын тэр нэг гүнтэй холбоотой асуудалгаас гадна ингээд яг нэг нөхөн жорлонгоос ойролцоох хэдий орчим одоо метр зайд ямар бохирдол байна вэ гэж үзэж чинь нингийн бохирдол нэг нөхөн жорлонгоос ойролцоох 20 орчим метр зайд тархацсан. Яна тэгэхээр амар сангич. Одоо ингээд нөхөн жорлон байгаа. Тэгээд энэ талдаа ногоо тариад идэж байгаа л байдаг үстэй. Тэгэхээр чи ингээд тэр тодорхой хэмжээнд бохирдсон хөрс байгаад шүү. Тэгэхээр одоо та мэдэн шүү дээ. Манай Улаанбаатар хотод ойролцоох 0.5 тэрнээс бага талбайд хашаатай айлууд байгаа шүү дээ. Тэгэхээр 20 м гэдэг чинь бол нэг айлын хашаа тэр чигтээ ингээд багтаад явчихж шүү дээ. Багтаад бүр ингээд
За тэгээ гудамж талбай бол тэр чигтээ ингээд бохирчсан байх тийм дүр зурагтай байна. Тэгэхээр бид нар бол одоо энэ гэр ороллын асуудлыг нэн тэргуунд авч агарч үзэхгүй бол одоо тэр гэр ороллын гудамж талбайгаас босч байгаа тэр шороотоос чинь одоо хавар болохоор бид нар ингээл тий амьсгалаад идэж уугаад явж байгаа шүү дээ харин. За тэгээ 100 болохоор яадаг вэ тий нөө гэр ороллын тэр гудамж талбайгаас ирсэн тэр ус чинь ингээл хотын нэг гудамж талбайгаар ингээл урсан явдаг шүү дээ. Тэгэл эн чинь өөрөө одоо энэ хөрсний бохирдлын асуудал гэдэг зүйл бусад одоо энэ байгалийн одоо орчиндөө нөлөөлдөгд хэлж байгаа. Хөрс бохирдвол ус нь бохирдно. Хөрс бохирдвол агаар нь бохирдно. Сая бид тэр одоо ярьлаа шүү дээ. Хөрс бол одоо бохирч юм бол энэ үертэй холбоотой байна. Дээрээс нь одоо энэ бидний ялангуяа энэ Улаанбаатар хотын хувьд бол бидний төв одоо их өсвөр бол яг одоо энэ Гачуурт гэдэг том Уляста гэдэг том одоо гэр орол бүхий одоо энэ газрын доор барьж байгаа хэрэг. Тэгэхээр энэ бас нингийн бохирдлоор бохирдох тийм өндөр эрсдэлтэй нөхцөлд байгаа. Харин ерөнхийдөө одоо нөгөө харьцангуй гэр хорооллын одоо нөгөө хүн жорлонгууд багасаад юм болцоотой юм болоод байгаа шүү дээ. Тэгээд байгаа боловч бас нөгөө бид нар тодорхой хэмжээнд бас л яг л нөгөө нэг чимээгүй аюул занал дундаа л байсаар л энэ тий энийг нэг мөсөн шийдэж болтгүй махтаа гэж бүр бодогдох юм. Яг иймэрхүү асуудал яригдах болгонд. Ер нь тий одоо бас сүүлийн яг уу үйл акц дэвшилтэд явж байгаа үйл явж байгаа. Гэхдээ маш хурдтай хийх тийм хэрэгцээ шаардлага байна. Одоо юу гэх юм тэр нөхөн жорлонгуудыг байхгүй болгох. Эсвэл бол нөхөн жорлонгуудыг тодорхой одоо бүс нутгуудад хоригдох тийм зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа гэж ойлгож байна. Одоо юу гэх юм Уляста эсвэл бол хужир болон Гачууртд бол нөхөн жорлонг бол зайлшгүй одоо хориглох ашиглахгүй байх тийм одоо нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа. Тэр нь юунаас үүдэлтэй гэвэл Улаанбаатар хотын төв өмдний өсвөрийг хангаж байгаа бүх удгууд чинь дийлэнх удгууд нь тэнд барилж байгаа. Хэрвээ тэр маань нянгаар бохирчвол одоо Улаанбаатар хотын нийт иргэд нянгийн бохирдолтой ус хүртэх тийм өндөр эрсдэлтэй л гэж ойлгож байна. Бас нэг юу байна л да одоо нөгөө уул уурхай бол яалчгүй одоо монголчуудын нэг юм үржил шимээ хүртдэг яалчгүй нэг юм гол хөдөлгөгч хүч болж байгаа салбар мөн. Гэтэ одоо танаа зүгээс юу гэдэг одоо энэ талаар хийсэн хөрсөнд хийсэн судалгаа байдгүй одоо хүмүүсийн байр суурь бол янз янз байна л да. Одоо энэ уран ч юм уу энэ төсөлтэй холбоотой ураны олборлолттой холбоотойгоор энэ ашигт малтамлаас болоод хөрсний чанарт нь ингээд өөрчлөлт орж байгаа, орохгүй байгаа, болж байгаа, болохгүй байгаа гэл ингээд маш их талцсан байна. Тэгэхээр энэ талаар за ер нь бол манай хөрөөлөн бол энэ хөрсний бохирдолтой холбоотой одоо гол ажлуудыг бол гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн хамтраад Монгол Улсын нийт одоо 170 гаруй уурхайн хөрсний бохирдлын асуудлыг бас судлаа. Сүүлийн одоо 2-3 жил ер нь 2010 оны ихээс хойш энэ урантай холбоотой одоо уурхаануудыг мөн одоо энэ зүүн аймагуд байрлах одоо Петрич Хайнаач гэдэг юм те. Энэ уурхаануудын хөрсний бохирдлын асуудлыг бол нэлээд сайн судалж байгаа. Тэгэхээр нэг зүйл байдаг. Тухайн уурхаа өөрөө ямар нэгэн элементээр баялаг байдаг. Тэрний үеиг бол одоо жишээ нь хүнцлийн асуудал ирдэг. Тэр бол байглаасаа өндөр хавламжтай байх жишээ тохиолдол маш өндөр байдаг. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд энэ хүнцлийн бохирдлын асуудал бохирдлогээс илүү байгалийнхын одоо тэр хөрснийг нь суур төвшнөх өндөр гэждэг. Тэгэхээр хүмүүс бас одоо нэг андуурдаг л да. Одоо энэ уурхаа үйл ажиллагаа явуулснаас болоод энэ одоо элементийг өндөр болгочлоо, бохирдуулаа ажиллаа, хүн амьдрах орчин нөхцөлгүй болгочлоо гэж асуудал юм. Тэгэхээр манай одоо уул уурхайн газруудын хувьд бол үнэхээр одоо үйл ажиллагаанаас нэг үүдэлтэй одоо байгаль орчныг бүр ингээд сүйдүүлээд оройтуулаад хайцсан тийм одоо нөхцөл байдал бол харьцангуй бага байдаг. Яг хөө зарим нэгэн одоо хаягдлын сантай холбоотой байдаг ч юм уу тийм багаахан талбай асуудал иргэдэг гэдэг чинь тийм томоохон талбайг ингээд бохирдуулах асуудал бол харьцангуй бага байдаг. За одоо манай шинжилгээ ухааны академийн одоо химийн технологийн хүрээлэн, газар зүйн экологийн хүрээлэн,
зэрэг одоо томоохон хүрээлэнгүүдийн баг хамт олон бол энэ Батрах энержи компани одоо энэ зөв чаваагийн ураны одоо хайгуулын талбай, туршилтын олборлолтын талбайд бол одоо Дорногой аймгийн Улаанбаатар хотын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр талбайд бол хөрс усны ер нь ижүүрэн судалгаа хийж байгаа. Тэгэд ингээд өчигд бол ер нь сүүлийн хэдэн жил биш л дээ, энэ 2010 оноос хойш ер нь бол хөрснийхэн судалгааг тогтмол хийж байгаа. Тэгэхээр тухайн одоо энэ олборлолтоос үүдэлтэй ямар нэгэн хөрсний бохирдлын асуудал үүсгэж байгааг бол одоогор бол тийм одоо дүн ажиглагдаг. Тэгэхээр энэ бол 1-2 жилийн судалгааны асуудал биш, бас нэлээд хэдэн жилийн одоо судалгааны дүнтэй ингээд асуудал төсөлтөд бол тухайн олборлолтоос үүдэлтэй ямар нэгэн тийм бохирдолд ороотлын асуудал байхгүй юу одоогор л тийм зүйл ажиглагдаагүй. За тэгэхээр бас нэг зүйлийг энэ дээр нэмээд дурдах зүйтэй байх гэж бодож байна л да. Одоо дийлэнх уурхаанууд бол ил аргаар олборлож байгаа. Ялангуяа одоо ураны хувьд л ярьж шít. Дорнот аймгийн Матад сумд бол одоо Мардан уурхай гэдэг маш том хэмжээнд одоо уул уурхай аваалах одоо эсвэл уурхай ух шиг бий болгосон. Энэ нь бол тухайн орчиндөө маш олон зүйлийг бий болгож байгаа. Гадаргатай маш их хэмжээний хаягдлыг бий болгож байна. Салхи одоо юугаар усаарч юм гэдэг маш их хэмжээний зөөгдлийг бий болгодог. Тэгэхээр энэ одоо газар дээр уусган баяжуулах энэ технологи нь бас тийм зүйлийг бий болгодог бас ач холбогдолтой харж байгаа. Талбайд их хэмжээний Батрах энержиг ил биш гэж ойлгоод байгаа ч зүг үү? Тий, ил биш. Газар доор уусган баяжуулж тэрийгэ одоо битүү циклээр ингэж одоо эргэлдүүлэх тийм технологи байхгүй. Тэгэхээр энэ нь бол гадаад энэ орчинд үүсэх тэр нөлөөлөл болон дотоод орчинд одоо гүний ус болон одоо тэр гүний хөрсөн нөлөөлөх нөлөөлөл нь хэцүү байх гэж болж байна. Ер нь бол бидний судалгаагаар бид нар одоогийн нөхцөлд бол зөвхөн одоо хөрсний судалгаа бол гадаад орчны судалгаа хийж байна л да. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо хөрс орчинд нөлөөлсөн нөлөөлөл ажиглагддаг вэ гэж болж байна. Тэгэхээр ер нь бол уул уурхайн үйл ажиллагаа одоо тэр байгаль орчинтой холбоотой үйл ажиллагаа тэр байгаль орчны менежментийн төлөвлөгөө түүний одоо хэрэгжилтэнд сайн байгаад орчныхоо одоо энэ хяналтын мониторингийг олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлал гүйцэтгэхэд явах нь тэр тухайн одоо уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй одоо нөлөөллийг багасгах бас нэг тийм одоо гол их одоо гол үйл ажиллагаа. Тэгэхээр Батрах энержи компаниуд бол ер нь Батрах энержи чөлбөө одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа энэ томоохон гадаадын хөрөнгө оруулалтаа бас манай Монголын бас одоо компаниуд байна л да. Тэр компаниуд бол байгаль орчиндөө бол харьцангуй сайн хариуцлагатай хандж үйл ажиллагаа явуулж байгаа гэж би одоо итгэж ойлгож явдаг. Бас тодорхой ч одоо судалгааны дүнгуудээс ингээ харахад бол тийм дүнгууд ажиглаж байгаа учраас би бас итгэлтэй ярьж байна л да. Яг үнэ. Тэгэхээр энэ тал дээр нөгөө хүмүүс яадаг л да одоо Дорногой аймгийн Улаанбаатар сумын одоо баг малын махыг идэхгүй гэхин шахав те хүмүүс ч их нэг дэгсдүүлж ярьдаг тийм байсан. За яг тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн сэтгэгдэл те өөрсдийнх нь авсан мэдээлэл мэдэхгүй юмнаас айдаг гэдэг шиг мэдээлэлтэй хүмүүс бол өө ямар ч асуудалгүй юм байна гэд одоо сүулт ч гэсэн тэр нөгөө малын тэр өвчин судалж байгаа малынх нь биеийн байдал юу гэдгийг тэр болгоны судлаад үзэхэд бас л өөрчлөлтгүй гэж гараад байгаа юм байна. Тэгэхээр энэ нэг юм өөр юм харьцангуй ойлголтууд байгаад байгаа юм л да хүмүүсийн дунд. Тэгэхээр бас одоо яг тухайн чиглэлийн судлаач мэрэгчлэлтэй эрдэмтдүүд нь бас энэ талаар юу гэх нүггүй гэдэг бас сайн одоо сонсож судлах хэрэгтэй. Яагаад тэр хүмүүс хөрсөө судлаад байгаа? Яагаад тэр хүмүүс усаа судлаад байгаа? Зүгээр нэг судлаагүй бас одоо эн чинь олон улсын болон арга аргачлал олон улсын одоо өндөр одоо чанартай багж донд хөрөмж ашиглаад бид нар чинь судалгаа шинжилгээ хийгээд ямар нэгэн гадны нөлөөгүй судлаачийн одоо тэр одоо өөрийн ихтгэл үнэмшлэр л бид нэр судалгааг хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бас бид нар ч гэсэн өөрийнхөө хийж байгаа ажилд бол ихтгэл үнэмшилтэй хандж байгаа. Ямар нэгэн байдлаар бохирцсон гэж мэдээлэх энэ бол судалгаач хүний одоо тэр ёс зүй талдаа бол нийцнэ. Эсвэл тэрийн хөдөлгөөний мэдээлэх нь бол судлаач гэж одоо өөрийгөө бодож байгаа тэр хүний хувьд бол ёс зүйд нийцэхгүй л гэж бодож байна. Тэгэхээр манай хүрээлэнгийн хувьд бол бас
яг энэ чиглэлээр хөрөлөн орчны чиглэлээр ажиллаж байгаа нэг 150 орчим судлаачтай үндэсний хэмжээний бас том хүрээлэн. Тэгэхээр манайхаас одоо гарч байгаа бүтээгдэхүүн одоо юунууд бол дандаа олон улсын хэмжээнд хэвлэгдэж үндэсний хэмжээнд хэвлэгддэг одоо тийм томоохон бүтээлүүд байдаг. Тэгэхээр тэр талаар бас мэдээлэл өгд бас. Тэгэхээр ер нь бол үндэснийхээ эдэмтэн судлаачид бас итгэх хэрэгтэй л гэдгийг бас давхар хэлэх гээл байгаа юм л та. Маш олон нэг нуруунд дээр авч явдаг шүү. Ер нь танахаас одоо нэг олон нийтэд ч юм уу хандаж хийдэг сургалт ч юм уу тийм зүйл байдаг уу? Олон нийтэд зориулж хийдэг арга хэмжээ үйл ажиллагаа. Олон нийтэд зориулаад одоо манайх өөрөө одоо ингээд 10 салбартаа газар зүйн геологийн хүрээлэн дотроо 10 салбар нэгжтэй. Тэр нь бол одоо хөрс ус, хөрөөлөн орчин, ой, цайнаас дандан агаар сансрын зураг, пиц газар зүйн нийгмийн эдийн засгийн газар зүйгээд маш олон чиглэлээр ингээд үйл ажиллагаа болдог. Бид нэр өөр одоо энэ тухайн одоо чиглэлүүдээрээ одоо олон нийтэд одоо үйл ажиллагаа байнга сурчлаа явдаг гэж болгож байна. Ер нь бол дээр би бас хэлсэн 10 жилийн сурагчдаас ахуулаад одоо бас одоо зайлшгүй энэ чиглэлд бас мэдээлэл олгох шаардлагатай байгууллагууд бол ингээд мэдээлэл олгоход янз бүрийн сургалт одоо зөвлөн хийгээ явдаг. За баярлалаа. За баярлалаа. Бас өнөөдөр бас үнэхээр хөрс бидний амьдралд үнэхээр бас чухал ач холбогдолтой. Яалчгүй ач холбогдолтой гэдэг бас одоо нэвтрүүлгийнхын одоо бүгд хугацаанд ойлгуулахыг оролдлоо. Тэгэхээр хөрс өөрөө байхгүй бол одоо хүнс байхгүй бид өөрсдөө амьдрч эрүүл цэвэр орчинд амьдрах тэр суур нөхцөл маань үгүй болно. Тэгэхээр энэ чиглэлийн одоо энэ нэвтрүүлгийг одоо энэ од мандраатай бас зохион байгуулж байгаад бас одоо од мандраатай бол маш олон одоо үзэгч одоо сонсогчтой би өөрөө бас одоо нэг одоо байнгын сонсогч нь одоо түүхийн чиглэлийн, танин мэдхүйн чиглэлийн, газар орны чиглэлийн, шинжилгээ ухааны чиглэлийн маш одоо гайхам сонин одоо мэдээллүүдийг одоо дамжуулж байдагт би одоо маш баярлалдаг. Тэгэхээр танаа одоо радиогийн үйл ажиллагаанд бас администр одоо Facebook одоо танаа хамт олонд маш өндөр амжилт хүсье. Ер нь бол илүү их мэдээллийг одоо Монголынхаа нийт одоо энэ ард иргэдэд түгээн дэлгэрүүлээрэй гэж одоо яриа. За баярлалаа. Эрүүл Батбар шиг манайхан ч одоо шинжлэх ухааны танин мэдхүйн мянган нэвтрүүлгийг жилдээ хүргэнэ гэдэл үзэж тардаг. Тэгээд бидний үйл ажиллагааг бас ингэж нөгөө дэмжиж явдаг хүмүүст айгүйх баярлалтай. Одоо манайх ч нөгөө НТV телевизээр гардаг, радиогоор гардаг, тэгээд YouTube сувгаар гардаг. Тэгэхээр бас судлаачид тэгээд энэ эрдэмтэн судлаачид гэдэг бол бидний ажлын бас тулгуур байдаг. Яалтчгүй бид чинь юмыг одоо шинжлэх ухаанчаар хандаж тэр бүх зүйлийг мэдээллийг дамжуулах үүрэгтэй шүү дээ. За баярлалаа танд. За баярлалаа. За шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр суваг үзэг сонсогч та бүхэнд онцлог сэдв нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ НТV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойноор хүлээ авч сонслоо. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спорт хувцсыг Америкаас өрөөтэй Заяа спорт шоп за мөн таны аяллыг бид урлын өрөөтэй Aster Mongolia компани дэмжиж ажиллалаа. За студид маань газар зүй геологийн хүрээлэнгийн хөрс судлалын салбарын эрхлэгч докторант Ган Зориг ирж бидэнд хөрс бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг, хөрс гэж юу юм бэ гэдэг талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.